Mail marketing яаж ашиглах вэ? Олон хүнд зэрэг mail илгээмээр байна тий. Гэдэг тийм маш олон бас үнэтэй mail маркетингууд гадуур байдаг. Тэгэхээр бас ийм хэрвээ танд өөрийн гэсэн бааз байгаа бол бас ийм үнэгүй mail маркетинг явуулж болох маш олон ийм сайтууд байдаг. Тэгээд энэ дундаас энэ mailchimp.com гэдэг энийг би яаж ашиглах талаар бичсэн бичлэг оруулъя. За тэгээд хэрвээ танд дөнгөж та эхлэхдээ бол энэ sign up free буюу энэ дээр дараад өөрийн гэсэн номертой тий өөрийн гэсэн ID дугаартай болно гэсэн. Тэгээд би одоо өөрийн гэсэн бүртгүүлээд нэр хаягтай болчихсон учраас энэ чинь шууд өөрийнхөө нэрийг хийгээд орчээ. Тэгээ пассвортоо хийхдээ заавал нэг том үсэг, нэг доогуур зураас нэг тоо гэх мэтчлэн орох шаардлагатай байдгийн байлээ. За та ямар тач ингээд бүртгүүлээд нэрээ игээд орсны дараагаар яах вэ гэж. Тэгэхээр энэ чинь ийм 4 1 2 3 4 5 цэс байгаа. Энэ 5 цэсийн хамгийн ихнийх нь campaign таны явуулсан одоо мэйлүүд гэсэн үг. Template нь болохоор таны сонгож болох имэйлийн загварууд гэсэн үг. List нь болохоор маш олон төрлийн одоо таны имэйлийн листүүд нэрсийн чагсаалт гэсэн үг тийм ээ. Мэйл хаягны чагсаалт. Reports нь болохоор та мэйлээ явуулаад тэрнээс хэдэн хүн уншсан байна, хэдэн хүн нээсэн байна, хэр үр дүнтэй байна гэх мэтчлэн одоо энэ тайлангаа харж болдог бахны. Энэ automation болохоор автоматар мэйлүүдийг явуулдаг ийм үйлчлэг яахны. За тэгэхээр та хамгийн анхны удаа мэйлээ явуулахын тулд мэдээж import your list буюу тийм ээ. Өөрийн гэсэн листтэй болох шаардлагатай. Тэгэхээр энэ дээр create list буюу энэ дээр дараад тийм ээ list дээрээ дараа нь create list гээд энэ дээр та өөрийн нэрээ өгч болох юм тийм ээ. Жишээлбэл би одоо энэ листний нэрээ хүрээтүү гэж бодё тийм ээ. Би одоо хүрээтүү компани хэрэглэгч нарт явуулъя гэж бодоод энэ листийнхаа нэрийг хүрээтүү гэж нэрлэчихье тийм ээ. Хүрээтүүгийн хэрэглэгч ч юм уу. Юу гэж нэрлсэн болно. За энэ ч болохоор ямар мэйлээс очиж явах вэ гэж тийм ээ. Тэгэхээр би энийг хүрээтүү gmail.com ч юм уу тий. Хүмүүсийн мэддэг хүмүүс хараад шууд ойлгохоор энэ хүрээтүү ресторанаас ирж байна гэдэг ч юм уу. За энэ дээр яг нэр нь тийм ээ. Энэ дээр болохоор нэрэн дээр нь хүрээтүү Mongolian restaurant ч юм уу ингээд нэр өгчлөө тий. Яг харагдах энэ дээр бол ямар мэйл хаягнаас одоо очиж байгаа вэ гэдг нь харагдана. Энэ дээр болохоор яг таны нэр харагддаг шүү дээ мэйл ирэхээр яг хинээс ирж ийнэ гэдэг юм харагдана гэсэн. Тэгэхээр энэ дээр болохоор яаж та энэ мэйлний листэнд орсон бэ гэдгийг сануулгах тийм хэсгийн зүйл байвал зүгээрээ гэж байна. Тэгэхээр би энэ дээр жишээлбэл та хүрээтүү компани өрсөлдөгч гэх юм ээ. Хүрээтүү ресторанаар өрсөлдөх хэрэглэгч та бүхэн өрсөлдөх та бүхэн гэж байна. Одоо юу ч гэж байна. Одоо юу гэдэг чинь хүрээтүү ресторанаараа өөрчлөлөгч та манай юг бүгсээр энэ дээр юу нь бол хүрээтүү ресторан гэдэг ойлгомжтой. Ерөнхийдөө та тухайн хүний энэ имэйл хаягийг хаанаас авсан бэ гэдгийг та сануулж одоо хийх хэрэгтэй гэсэн үг тийм ээ. За contact information буюу тий хүрээтүү хаана байдгүй гэдэг зүйлээ бас оруулах шаардлагатай. За тэгэхээр энэ ч бас notification өгөхгүйдээ байнгын мэйл рүү явуулж авах үгүй юу? Энэ хэрвээ та хүсвэл тийм ээ өдөр болгон явуулж авах тий гэх мэтчлэнгээр ингээд энэ дээр сонгож болно. За тэгээд ингээд гараад ирэхээр нь энэ чинь import тий import subscribers гэдэг энэ дээр дарна. Энэ дээр тий CSV эсвэл text файлаар оруулах уу эсвэл шууд copy paste хийх үү тий их мэтчлэн олон сонголтууд байгаа. Энэ дээр жишээлбэл би copy paste гэдэг дээр нь оруулчих. Одоо жишээлбэл өөрийнхөө байгаа тэр нөгөө одоо жагсаал байгаа шүү дээ. Тэрийг энэ чинь шууд
paste гэж оруулаад ирэх нэртэй олон нэрээ Word дээр гэдэг юм уу те ямар юм дээр байх вэ бүгдийг нь paste гэж ороод ирэхдээ ороод ирнэ. За энэ дээр би яг зүгээр юу хийх маягаар зүгээр одоо туршилт хийх маягаар өөрийнхөө мэйл хаягийг энэ биччихье. gmail.com. За эсвэл дахиад нэг 2 байсан баг дээр авах тийм ээ. Татаж. Их мэдчихсэн юм олон одоо юугаа энэ чи copy paste хийгээд өөрийнхөө баазыг бүрдүүлнэ гэсэн. За энэ дээр жишээлбэл ингэсэн байна. Энэ дээр бол үнэгүй байх юм тодорхой бас хэмжээтэй байдаг. Тэгэхээр хэрвээ одоо юу гэдэг чинь таны энэ оруулсан лист байгаа шүү дээ. Энэ лист чинь 10,000-аас дээш стрэч ч юм уу те явчих юм бол одоо юу яадаг? Одоо апгрейд болох шаардлагатай буюу дахиж нөгөө мөнгө төлж илүү их нөгөө хэрэглэгч рүү явуулах тийм шаардлагатай болдог. Тэгэхээр би тэрийг ойлгож чинь автоматар тэр апгрейд болно гэдгийг ойлгож байна гэдгийг бас дарах юм байна. За. За ингээд import гэд одоо энэ чинь орчлоо. Энэ 3 хаяг байна. Энэ чинь ингээд өөрийн гэсэн баазаа үүсгэж эхэлж байна гэсэн үг. За та ингээд өөрийн гэсэн баазтай болчихлоо. За одоо яаж мэйлээ явуулах вэ? Тэгэхээр би мэйлээ явуулах үед дахиад тусаа нэг бичлэг хийгээд яа. Яагаад тэгэхээр